За сайн бацгаана уу. Mental Fitness ADHD coach ундраа байна. Та бүхэнд Америк нэгдсэн улсын Колорадо мужаас мэдчилж байна. Манад өглөө үрийн 6 цаг болж байна. За тэгэхээр яагаад намайг хоцроод байгааг та бүхэн ойлгосон бахаа гэж. За тэгэхээр өнөөдөр эмийн тухай ярина тий. За эхлээд анх ADHD-тэй шинж тэмдгүүдээ бүгдийг олж нээж мэдчихэд тэгээд яг онцлуулах уу тэ им уух уу гэдгийг бас нэлээд маш удаан хугацаанд одоо уншиж судалсан. За тэгээд бас нөгөө нэг ADHD-тэй одоо нөгөө нэг Америк группийн постууд байдаг. Тэгээд тэрнээс уншиж байхад яг хүн им уугаад тэгээд ADHD им уугаад ингээд нөгөө нэг brain fog гэж байдаг байхгүй одоо ингээд тархинд одоо өгчилж авчруулах юм бол тархины манан гэж ойлгож болно тий. Brain fog ингээ байхгүй болоод бүх юм айгуу гой тод цэвэрхэн харагдаад энэ бодол лээс тэр бодлууд нь бүгдээ алга болоод би ингээд миний тарих ингээд үнэхээр гоё амарсан. Би тэгээд энгийн хүмүүс үргэлж ийм мэдрэмжтэй байдгийм үү гэж бодоод уйлсан гэдэг юм комент уншсан байхгүй. Тэгэхээр энэ зэрэг за тэгвэл им уугаад нэрээ өөрчлөгдчих юм болоо өөр байх юм болоо гэд хүнд бас нэг тийм нэг сонирхол төрнө штэ. За тэгээд ер нь бол тийш тий одоо насанд хүрсэн хүмүүс маш олон хүмүүс ер нь бол 30, 40, 50, 60 настайдаа ADHD-гээр онцлогддог. За тэгээд онцлогдохын хамгийн гол шалтгаан нь юу вэ гэх юм бол им уух байдаг. За тэгэхээр зэрэг эмчээс им авахын тулд заавал онцлогдох шаардлагатай гэсэн үг. За тэгээд эмчтэр одоо эмчээ бас сонгохын тулд би бас нэлээд их судалгаа хийсэн. Маш олон чиглэлээр мэрэгшсэн хүмүүс байсан. Тэгээ би яг тэр дотроо яг ADHD-гээр мэрэгшсэн өөр олон янзын юмар мэрэгшээгүй зөвхөн ADHD-гээр мэрэгшсэн тийм эмчийг сонгоод үзүүлээд тэгсэн чинь ерөөсөө уулзаал тэгээд за хамгийн анх төрсөн сэтгэл юу байсан бэ гэхээр зэрэг би чи бас ирж бас нэлээд одоо нөгөө хүсэн хүлээлттэй эмчтэй болж байгаа штэ. Тэгсэн чи тэр эмч мэнэгээд амар тэмдэг ядарсан царайтай байсан. Би чи бас нөгөө нэг одоо эмчлэгдчих нөгөө гордлого найдварт хийж байгаа ш. Тэгсэн чи амар ядарсан царайтай. Тэгэхээр тэг эмч чинь тийм одоо ингээд өөрийгөө одоо ингэж эмчилж чадаагүй юм чин одоо ер нь итгэл найдвар байгаа юм болов гэдэг яг бодол нэр надад төрсөн. За тэгээд тэгсэн чи ерөөсөө л уг нь хүн чи нөгөө оншилгоо тэр чи нөгөө анх удаа тий эмчтэй уулзаад тэр чи оншлоод ингээ эмчиж өгч байгаа. Ерөөсөө надад 10-15 минут л зарцуулаад шууд за тэр имийг уугаараа гэж бичиж өгчихсөн. Тэгээд гайхсан. Тэгсэн чинь тэгээд дараа нь би нөгөө онцлогдсон үгүйгээ ч мэдэхгүй тэгэхээр чи им бичээд өгсөн байна гэдэг чи онцлогдсон л гэсэн үг юм билээ л дээ. Тэгээд яг энд болохоор Америкт болохоор зэрэг за чи энэ ADHD-тэй шүү гэдэг ингээд одоо сертификат болол өгдөггүй юм бэлээ. За тэгээд им ууж эхлэхэд хэлж байгаа нь энэ одоо ингээд энэ юм маань ямар нэгэн одоо сөрөг тийм юу нөлөөтэй юу одоо ямар сөрөг нөлөө илэрдэг вэ гэдээ асуухад зүгээр ямар ч тийм сөрөг нөлөө байхгүй. Ерөөсөө юм тийм юм байхгүй гэж хэлж байгаа байхгүй. За тэгээд би ерөнхийдөө бол нөгөө ADHD имийг хоёр бүлэгт хувааж болдог. Нэг нь болохоор зэрэг stimulant буюу одоо ингээд илүү өдөөх одоо нөгөө нэг идэвхжүүлэх гэх юм уу нөгөө допингийн төрлийн нэмүүд гэсэн үг. Одоо нөгөө бүхчүүд нөгөө нэг тийм юуны шинжилгээ хийн тийм юм ууснаа гэж шалгаад идэв шүү дээ. Тийм төрлийн юм гэсэн. Нөгөөх нь болохоор зэрэг харин тэр идэвхжлийг бууруулдаг юм байдаг. За тэгээд эмний хамгийн гол зүйл нь одоо юу гэдгийг за чамд ийм шинж тэмдэг илэрч ивэл чамд ийм өгнө гэдэг юм ямар ч юм байхгүй. Тэр өөрөөсөө л тухайн хүн зөвөр л энэ имийг уугаад үз тэ болж ин болохгүй за тэгвэл болохгүй л энэ имийг уугаад үз болохгүй л энэ имийг уугаад үз гэд ер нь бол миний олж мэдснээр нэг 7 төрлийн яг тийм нэг эмнүүд байх шиг байна. За би тэр олж мэдсэн тэр мэдээлэл өөрхөн групп дээр анхаарал ADHD хүүхдүүдтэй эцэгчүүдийн групп дээр тавина. Тэгээд
За тэгээд ийм уугаад яасан бэ гэсэн чинь эхлээд би бодохноо ингээд миний тарихтэй амар ингээд итгэвтэй байгаа юм чинь жоохон тийм нэг тайвшруулдаг ч юм уу тийм нэг жоохон нэг удаашруулдаг юм уучих юм бол одоо энэ их бодлууд чи ингээд байхгүй болоод ингээд жоохон ингээд юм ингээд арай цэлмээд ингээд цэвэрхэн болох юм шүү гэж бодоод тэгээд тэр төрлийн юмыг ууж эхэлсэн чинь одоо зүрхний цохилт тэр бол нөгөө нэг зүрхний цохилтыг удаашруулдаг юм байсан. Тэгээд зүрхний цохилт удаашруулаад нөгөө нэг цаган дээр чинь миний зүрхний цохилт удаашарж байгаа. Уул нь бол те ингээд зүрхний цохилт удаашрах нь одоо зүрхний багтаамж ихсээд томроод удаашрах нь бол эрүүл мэндэд бол уг нь бол сайн юм бэлээ. Гэхдээ ийм уугаад ингээд юу яасан чи миний цусны эргэлт одоо эргэх нь жоохон багассан уу яасан бэ? Би амар ядраад хэдэн өдөр нөгөө нэг нойр одоо нөгөө унтж байгаа цаг нь чухал биш, унтж байгаа тэр чанар нойрны чанар илүү чухал байхгүй. Тэгээд нойрны чанар дээр жоохон асуудал гарсан уу яасан би ингээд миний ам ингээд ийшээ мөрөөцсөн. Мөрийгаад тэгээд би эмчтэй хэлсэн чинь манай эмч юус тэр хүлээж аваагүй. Одоо юу гэдгийг одоо ийм уугаад ийм шинж тэмдэг гарна гэсэн юм байхгүй. Наа чинь өөр юмтай холбоотой байх гэж бодсон. Миний бодлоор бол монголоор бол юу гэх вэ? Ядаргаанд ороод хүн чинь нөгөө ам нь мөрийдэг штэ тий. Яг тийм юм болсон байхгүй. Тэгсэн чинь Америк эмч бол тэрийг хүлээн зөвшөөрөөгүй. За тэгээ яах вэ гэд. Тэгээд дараа нь өөр юм ууж үзсэн. Тэгсэн чинь би чинь баг 3-4 им сольсон байх шүү. За тэгээд зөвхөн нэг эмийг солихоос гадна эмний нөгөө миллиграмаараа бас өөр идэм билээ. Одоо би одоо жишээл Adderall гэдэг юм байгаа штэ. Adderall-ыг анх яг хэдэн грамм тавьж эхэлсэн юм мэдэхгүй. Явуугаад эхэлсэн чинь ингээд ер нь болоод ингээд зүрх амир ингээд одоо дэлсдэг. Зүрх дэлсдэг гэх юм уу? Одоо нэг кофе мофигаа жоохон нэг хэтрүүлээд уучхаар ингээд нэг зүрх дэлсээд нэг юм байдаг шүү дээ. Нэг тийм шинж тэмдэг надад мэдрэгдсэн. Тэгээд нэг сонирхолтой зүйл нь юу болсон бэ гэхээр зэрэг яг ажил бүтээмжтэр бол хэд хэдэн одоо юу гарч эхэлсэн өөрчлөлтүүд. Одоо жишээлбэл би ингээл одоо чи нэг энэ тэнд юмыг нөгөө хаа чанар одоо айгуус дутмаг байгаа штэ. Тэгсэн чи юм ууж эхэлсэн чи юмыг ажиглаж эхэлсэн. Нөгөө өмнө нь харагддаггүй байсан юмнууд харагдаж эхэлсэн. Тэд надад бас их сонирхолтой санагцсан. Одоо жишээлбэл ингээд шалан дээр байгаа үсч гэдэг юм. Өмнө надад ерөөсөн анзаардаг байсан бол тэр чинь надад харагдаж эхэлж байгаа байхгүй. Харагдаж эхлэхээр чи би тэрний чинь өмнө тэр чинь цэвэрлэх үйлдэл хийж байгаа байхгүй. За тэгэхээр тэр талбай нь өөрчлөгдөж эхэлсэн. Мөн би нөгөө нэг хичээл заадаг. Хичээл заагаа нөгөө баахан номнууд ингээд номнуудынхаа хуудсуудыг принтлчээд тэрийг нөгөө үдэж ерөөсөө чадахгүй байсан байхгүй. Тэгсэн чинь тэрийг одоо бүр айгүй олон одоо сар хойшлуулсан байсан ажлаа авч хийсэн. Гэх мэтчлэн бас үр дүнгууд гарсан. Гэхдээ надад ингээд тэр ингээд одоо тэр нөгөө зүрх дэлсэх байдалч гэдэг юм уу? Одоо юу гэдэг нэг жоохон тиймэрхүү байдлууд надад ажиглагдаад тэгээд би дахиад өөр юм хэрглэж үзье гэдэг сонголт тавьсан. Дахиад өөр юмнууд хэрглэж үзсэн. За тэгсэн чинь нэг юм хэрглэж үзэж байхад за би эмнүүдийнхаа яг ямар эмнүүд ямар грамтай хэрглэж ийсэн бэ гэдэг талаарх мэдээлэлд уул нь нэг тийм чухал биш. Яг тэгэхээр одоо надад тохирдог юм байлаа гэж тань тохирохгүй юу гэдэг чинь бас өөр асуудал байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ хүн энд ийм тохирж байна. Тэгэхээр надад тохирно гэсэн үг ерөөсөө биш. За тэгээд нэг юм ууж үзлээ. За нэг юм ууж үзсэн чинь бүр ингээд нэгч биш бүр хоёр ч надад яг тэгж тиймэрхүү байдлаар нөлөөлсөн. За ингээд ерөөсөө ингээд им уусны дараа ингээд ерөөсөө юм бодоод сэтгэх одоо зүгээр ингээд юм чадвараа алдаад зүгээр л ингээд амар тийм хэцүү байдалд ороод тэгээд зүгээр л орон дээр хөвтмээр санагдсан. Тэгээд бүр ингээд тэр чи одоо би ч нөгөө хүүхдээ сургуульд нь хөрөж өгөн аав нь машин барих хэвээр тий. Тэгэхээр зэрэг надад ерөөс тийм машин барих одоо бүр ямар ч тийм чадвар байхгүй одоо хүүхдээ одоо цэцэрлэгээс авах тийм чадваргүй юм шиг тийм мэдрэмж төрсөн. Тэгээд би орондоо хөвтөөд жоох ус суугаад тэгээд бүр нөхөр мөхрөө санаж манад бүр амар сонинд нөхрөө санаад уйлаад ч гэдэг юм бүр ингээд тийм нэг сонин мэдрэмж надад төрсөн. Тэгээд тэр талаараа эмч рүүгээ уцтаад хэлсэн чи имээ зогсоо гэж шууд хэлсэн. За тэгээд имээ зогсоосон. За тэгээд
Тэгээд айгүй олон юм ер нь хэрэгжилж үзтээ дараа буцаад нөгөө би эмчээс хойшоор шийдээд тэгээ өөр эмчтэй уулзаад тэгээ өөр эмчтэй уулзсан чинь бас надад дахиад нэг юм санал болгосон. Гэтэ одоо тэр чинь тэгээд бас хүмүүсийн түүхийг уншихад те 7-8 им унсны дараа өөр тохирох юм олсон гэдэг. Гэхдээ миний хувьд бас айгүй сонирхолтой бас юмнууд жоохон өөр байдаг. Одоо хүн жишээлбэл ингээд арх уугаад жоохон халаад баяр баясгалан мэдэрдэг бол одоо ерөөс тийм мэдрэмж байдгүй ч гэх юм уу. Ер нь жоохон хүн болгоно нэг өөр ингэсэн нэг онцлог байдаг. Тэгэхээр гэхдээ ямар ч байсан одоо им уух нь байна шүү дээ. Им уугаад тэр өвчин ерөөсө засагдчихж байгаа юм биш. Зөвхөн им уугаад тухайн тэр өдөртөө л үйлчлэнэ. Өдөртөө үйлчлэх буюу тэр өдрийг л одоо харахцаа гэсэн. Тэгэхээр им уугаад ADHD маань одоо юу гэх юм одоо эдгрээд алга болно гэсэн үг ерөөсө байхгүй. Тэгэхээр зэрэг насаараа уух болчихж байгаа байхгүй. Тэр насаараа уух гэд одоо нөгөө яг юу шиг им одоо за би одоо жишээлбэл адрыг яг 5 мг-аар уудаг байсан бол 5 мг-аар хэсэг хугацааны дараа үйлчлэхээ болонгууд грамыг нэмээд нэг 10 мг-аар уудаг болдог ч юм уу. Гэх мэтчлэн одоо миллиграм нэгэд өсөд явна. Тэгээд ингээ явж байхдаа бас нөгөө нэг medicine holiday буюу бас юу яадаг. Имээ тодорхой хугацаанд зогсоох бол хэрэгтэй болдог. За тэр нь одоо хүүхэд жишээлбэл ингээд хичээлдээ сууж байхдаа имээ ууж байгаа одоо зооны амралт арч гэдэг юм уу, өвлийн амралтаач гэдэг юм уу, имийг зогсоодог. Ингэснээрээ ямар мэдээж имнээс гарч байгаа сөрөг үр дагавар байдаг. За хамгийн одоо том баг бүх юмд илэрдэг сөрөг нөлөөлөл нь юу вэ гэхээр зэрэг хоолны дуршилгүй болдог. Тэгэхээр миний хувьд бол тийм гоё байсан. Яагаад тэгэхээр угаасаа ингээд байнга ингээд юм идэхгээл ингээд өлсөөд ингээд юм идэхгүй болохоор ингээд салганаад байдаг мэдрэмж. Гэтэл нөгөө өлсөх мэдрэмж байхгүй болчихоор хүн чинь бас илүү анхаарлаа төвлөрүүлэх, өшөө илүү юм хийх бас боломжийг надад өгчээсэн санагдсан. Мөн хоёр дахь нь болохоор зэрэг нойрны асуудал. Тэр чинь нөгөө айгүй төвчүүлдэг болохоор чи хүн тэр имээ магадгүй те яг цагт нь ууч чадахгүй жоохон орой уучих юм бол орой нөгөө нэг нойргуудах асуудал, нойрны чанарт бас нөлөөлдөг. Ийм сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгээд жоохон хүмүүс чинь бага настай хүмүүс чинь бас нэг тийм юм хоолтой хийдэх зуршил бага байдаг. Дээр нь дахиад нөгөө юм уугаад бүр хоолой зуршилгүй болчих юм бол хүүхд бүр юм идэхгүй байх хүнс тэжээлийн дутагдалд орох бас эрсдэл байд юм байлээ. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн лайв маань ингээд өндөрлж байна. Тэгээд өөр асуух зүйл байвал асуугаарай. Тэгээд та бүхэндээ бас яг энэ ингээд нэг сэдвийг бодож байхад айгүй олон сэдвүүд бас ярих юунууд надад гарч ирсэн. За одоо жишээлбэл хүүхдийг онцлуулах хэрэгтэй мүү хэрэггүй мүү онцлуулаад зөвхөн им л уух юм бол би ийм хүүхдэд өгмөөрөг гэн. Тэгвэл би онцлуулахгүй байвал яасан бэ? Гэхээр бас хүүхдүүд бол арай өөр. Яа тэгвэл хичээл сургуультай холбоотой одоо онцлуулсаар маш их ашигтай боломжуудыг би та бүхэндээ дараагийн лайваараа хэлж өгье. За баярлалаа.